За сайн байцгаана уу та бүхэнд энэ сах өдрийн мэндийг хүргэе. Намайг Жагдус Рогтой Ариуна гэдэг. Өнөөдрийн видео маань болохоор Facebook хакертуулах болон онлайн уурчтаас өөрийгөө болон бусдыгаа хамгаалцгаая гэсэн видеог хийхээр шийдлээ. Яагаад энэ видеог хийхээр шийдсэн бэ гэх юм бол миний хувьд бол 2 удаа өртөгдсөн байдаг. Нэгдүгüүрт нь болохоор 2018 оны 2 сарын 8-нд офис дээр ингээд сургалтандаа хамрагдаад байж гинт миний мессенжерээр манай бүх найзууд руу байна уу? Надад 600,000 төгрөг хэрэгтэй байна. Маргааш гэхэд өгнө гэсэн мессежүүдийг бол түгэж исэн. Тухайн үедээ бол манай мэдээж найзууд маань намайг гэж хүлээж аваад байдаг. Гэтэл би гэдэг хүн тэнд өөрөө сургалтанд хамрагдсан, өөрөө тэр үйлдэлийг хийгээгүй болохоор маш их шоконд орсон. Ингээ хэсэг хугацааны дараа эн чи юу болоод байна гэд залруулга, анхааруулга пост оруулахаар шийдсэн байгаа. Тэгээд постоо оруулчаад байж идэл тодорхой хугацааны дараа надтай хамтарч ажиллахаар байжсэн нэг охин маань аль хэдийн тэр лөөвчтийн данс руу мөнгөө шилжүүлсэн юм аюултай үзэгдэл гарч ирсэн. Тухайн үед бит хоёр цагдаагийн байгууллага руу хандсан боловч одоо хүртэл энэ асуудал нь бол шийдэгдэггүй байдаг. Ингээ 20 дугаар гэх юм бол тухайн лөөвчтийн маань пассворд авах аргачлал нь бол улам нарийсж байгаа. Энэ нь юу хэлж байна гэхээр таны мессенжер рүү чинь ямар үл таних хүн линк явуулах юм бол хизээж бити аваарай гэж хэлмээр байна. Энэ нь болохоор магадгүй таны анхаарлыг татахаар таны тухай байж болно, таны хайртай хүмүүсийн тухай байж болно, таны сонирхдаг зүйл чинь байж болно. Хүний анхаарал татсан зүйлээр линк очих юм бол хизээж бити дараарай. Энэ нь бол таны бас пассвордыг чинь алдна. Пассвортаа алдчихна гэдэг чинь та дараагийн лөөвчтийн арганд орж ийнэ гэсэн үг байгаа. Ингээд би болохоор 2019 оны бас 7 сард энэ линк над руу ингээд бас линк явуулсан байсан. Тэр нь болохоор миний талаар ийм мэдээлэл гарсан байна гэдэг. Тэр линк нь бас хуурамч линк байсан. За энэ бүгдээс юу хараад байна гэхээр мэдээж интернет, техник, технологи, Facebook гэд маш олон боломжуудыг өгч байгаа боловч нөгөө талаараа бол ийм аюултай таныг бол зүгээр байхад чинь гэмт хэрэгтэн болгох ийм аюултай ийм нөхцөл байдал байгаа учраас энэ бүгдээс бид нэр өөрсдөө хамгаалах, хувь хүн маань өөрийнхөө аюулгүй байдлаа хамгаалах тийм үүрэг хариуцлага нь биднэрт бол ирчээд байгаа гэсэн үг байгаа. За хэрхэн яаж бид бүхэн хамгаалах вэ гэх юм бол нэгдүгээр биднэрт амьд харилцаа гэдэг зүйл ирмээр байна. Хин нэгнээс тань руу мөнгө нэгсэн асуудал гарах юм бол та мөнгө шилжүүлэхээс өмнө заавал та нөгөө хүн рүүгээ уцаар яриараа гэж хэлмээр байна. Заавал уцаар яриараа. Хоёрдугаар гэх юм бол та өөрийнхөө пассвордыг урт болгох хэрэгтэй байна. Үсэг тоо юу гэдгийг тийм ээ таслал цэг өөрөө мартахааргүй тийм урт тоо байх хэрэгтэй байна. Гуравдугаар гэх юм бол та өөрийнхөө пассвордыг Facebook пассвортаас заавал гарч нээлттэйгээр биш дандаа гарч байгаарэ гэж хэлмээр байна. За дөрөвдүгüүрт нь гэх юм бол та Facebook дээр гар утсаа бүртгүүлээд нууц код авдаг тийм тохиргоо байгаа. Тэр тохиргоог бас хийгээрэй гэж хэлмээр байна. Энэ бүгд маань бол биднийг өөрсдийгөө болон бусад найзуудыгаа аврах аюулаас аврах хамгийн зөв арга гэж хэлмээр байна. Ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.